Би байнгын хорооны дарга биш учраас байнгын хороонд ямар өргөдөл ирж байгаа вэ гэдэг талаар мэдээлэл байхгүй. Надад бол мэдээлэл байхгүй. Тэгэхээр яг гомдол ирэх юм бол тухайн одоо процедурынхаа дагуу байнгын хорооны дарга ажлын хэсэг байгуулах уу үгүй юу, хийнээр ахлуулах уу гэдэг одоо ийм процесс явагдаад тэгээ ажлын хэсгийн хүрээнд холбогдогч талуудын одоо мэдээллийг бас сонсож ярилцаад тэгээд одоо ёс зүйн зөрчил байна гэж үзэх юм бол ёс зүйн дэгийн байнгын хорооны одоо эрхлэх хүрээний асуудлын одоо эрх мэдлийн хүрээнд гэдэг юм уу те 3 хүрээнд одоо хариуцлага тооцох боломжтой. За нэг нь бол сануулгах арга хэмжээ авах. За хоёр дахь нь болохоор уучлалт гуйлгах. За гурав дахь нь болохоор 6 хүртэл сарын цалингийг асах. Ийм одоо эрх мэдэл гэдэг юм уу те эрх үүрэг ёс зүйн дэгийн байнгын хороонд байна. Тэгэхээр би байнгын хорооны дарга биш учраас өргөдөл ирсэн үгүй юу гэдэг талаар мэдээлэл байхгүй. Та нартай адилхан сошиалаас бол мэдээлэл харж байгаа, авж байгаа. Арилгатаа тэмцэх газар одоо 2 хүн өргөдөл өгсөн гэж сонссон. Тэгэхээр түүгээрээ одоо хариуцах байгууллагууд нь хариуцсан одоо тухайн хүмүүсүүдээс нь мэдээллийг аваад нийгэмд бас мэдээлэх байхаа гэж одоо юм хүлээлттэй. Ерөнхий сайдын хувьд энэ ёс зүйн дэгийн байнгын хорооны ямар дүрм журмыг зөрчсөн байх магадaltaй вэ? Ерөнхий сайдын хувьд юу зөрчсөн байх магадлалтай вэ гэдгийг яг ерөнхий сайдтай холбогдуулж одоо тухайн асуудал нь орж ирээгүй байгаа учраас би яг хэлж мэдэхгүй. Зүгээр ер нь бол ёс зүйн одоо кодексаар болвол улсын их хурлын гишүүн төрийн өндөр албан тушаалтан өөрийнхөө албан тушаалыг ашиглаж бусдад өөрийнхөө одоо хамаарал бүхий хүмүүст давуу байдал үүсгэж болохгүй гэдэг ийм заалт байна. Албан тушаалыг ашиглаж бусдад давуу байдал одоо олгохгүй гэдэг ийм одоо заалт байгаа. Тэгэхээр яг энэ асуудалд одоо хамаарах үгүй гэдгийг би бас сайн яг одоо шууд одоо хэлж мэдэхгүй нэг л нотлогоо баримт тайлбар юмнууд байхгүй байгаа дээ шүү дээ. За нийгэмдэр явж байгаа асуудал нь бол 20 нас хүрсэн хүүгийн найз охиндоо одоо бэлэгсэлт өгсөн асуудал явагдаад байх шиг байлээ те. Тэгэхээр хизээ тийм асуудал болсон яг одоо тэр хүү өгсөн юм уу? Ямар орлогоос одоо тэр хүү өгсөн юм бэ гэдэг ийм асуудал яригдах хэрэгтэй байх тийм үү? Тухайн одоо насанд хүрсэн хүү одоо тухайн одоо өөрөө орлогогүй бол тухайн их усүр нь хаанаас байсан юм? Үнэхээр одоо өөр хүнээс авсан юм уу? Ээжээсээ авсан юм уу? Хаанаас авсан юм? Одоо өөр одоо ах эгч дүүс хамаатан садуу гэсэн юм уу? Өөрөө койноор магадгүй баяжсан юм уу? Юу ч байж болно ш. Тэр нотлохоог нь мэдэхгүй байж ээж энд одоо нэн ялангуяа улсын их хурлын гишүүнд хууль тогтоомжийн хүрээнд одоо энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүс бас одоо дагаад савчаад элдв янзын мэдээлэл хийгээд байх нь бол өөрөө буруу болов гэж бодож байна. Би нэг хин нэг өмөрөх гэсэн асуудал биш, хин нэг хаацалах гэсэн асуудал биш. Зүгээр ер нь альва асуудалд улс суурьтай хандах нь бол чухлаа. Бас нэг хэлэх ёстой асуудал нь өөрөө юу юм бэ гэхээр альва энэ улс төрчдийн альва энэ одоо энэ улс төрийн дайралтч бай. Ер нь үр хүүхдүүд рүү орж ирнэ гэдэг бол маш бохор технологи. Энэ бол би Баярмаа гишүүнтэй холбоотой ч гэсэн бас хэлмээр байна те. Үр хүүхдийн ч гэсэн одоо ингээл оролцуулаад элдв янзын одоо ийм асуудал ярьж байгаа нь бол өөрөө улс төрчдийн хувьд бол улс төрийн одоо энэ махинацийн хувьд бол айгүй онцгүй. За ер нь бол энэ улс төрийн бохор технологи бол эртнээс ч явж исэн. Анхны хүмүүс ч одоо оюун эрдэнэ Баярмаанаар биш те. Тэгэхээр ер нь энэ альва сошиал дээр явж байгаа энэ гүтгэлэг дайралтуудын энэ асуудлыг цэгцлэхийн тулд яах ёстой юм бэ? Би мэдэхгүй шүү дээ. Би бол Баярмаа дээр жишээлбэл сая хэллээ. Би бол сая Баярмаа дээр хэллээ шүү дээ. Гүтгэлэг байна уу? Энэ хоёр ч анхных нь биш. Энээс ч өмнө одоо бас байсан. Би ерөнхийлж ярьж байгаа. Ерөнхийлж ярьж байгаа учраас альва одоо энэ цахимын орчныг ч гэсэн бид нар зохицуулах шаардлагатай. Хүний эрхийн комиссийн 24 дугаар хэлтгэл дээр хүртэл одоо энэ цахим гүтгэлэг доромжлол, цахим дайралтууд бол хэрэгс төрж байна гэдэг одоо энэ дүгнэлтийг бол хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ цахим сошиалын одоо энэ харилцааг ч гэсэн бид нар бас зохицуулах шаардлагатай. Энэ ботод хурамч хаягууд зэгцлэх хэрэгцээ бол цаана нь бол харагдаж байгаа гэсэн. Бусдаар би нотлогдоогүй зүйлийг бол хэнийг нэг өмөрөөгүй, хэнийг нэг буруутгаагүй. Та бүхэн ерөнхий сайдаас одоо